Баярлалаа. Энэ уг нь одоо юу штэ улсын хурал чинь засгийн газрын одоо үйл ажиллагаанд хяналт тавьдаг төрийн эрх барих дэд байгууллага. Энэ хувьд хамгийн том улсын хурлын зэвсэг бол нэгэн төсөв. Тэгээд төсвийн гүйцэтгэлээ хянах. Нөгөөх нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг нь баталж өгөөд тэрний дагуу гарч байгаа 1 жилийн төлөвлөгөөнүүдийг бүгдийг нь батлахтай гүйцэтгэлийн хянах. Энэ хоёр л байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр яг энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлаад үүний дагуу баталж байгаа энэ жилийн төлөвлөгөөгөө бэлтэн ямар байна гэдэг дээр нөгөө ярилцгахээр энэ баахан үнэлгээ шалгуур үзүүлэлтийн асуудал гараад үр дүнтэй ерөөсөө бид нар нөгөө хоорондоо нэг шугамар ярилцах боломжгүй болчиход байна л да. Тэгээд энэ гишүүдийн тавьж байгаа энэ шалгуур үзүүлэлтийн асуудал, үнэлгээний хэн шанал, үнэлгээний асуудал дээр хамаг гол хүчин байгаа гэж ингээд хоёр талдаа хоёулаа бүгдээр ойлгоод байна тий. Тэгээд ингээд нэг баахан репортыг үнэлгээ оруулж ирээл тэрийг нэг нүглийнүүдийг гурлаар хуурж байгаа юм шиг бид нар нэг хилцэж байгаа ч юм шиг загнаад байгаа ч юм шиг яаж байгаа ч юм шиг болоод хилцэх бол уг нь бол үр дүнгуул юм байгаа. Тэгэхээр энд бол сая одоо энэ хин одоо 2 сайд өндөр 2 дарга 2 уг нь асуудлаа ойлгоцсон л байгаа юм биш. Тэгээ энийгээ хизээ хийх вэ гэдэг чинь айгүй чухал байна. Энэ уг нь бол хэн шинжилгээ үр дүн суурилсан хэн шинжилгээний үнэлгээ хийдэг байх энэ тогтолцоо чинь аль 2000-ад оны ихээр л Монгол Улсын төрийн үйл ажиллагаа нэвтэрсэн шүү дээ. Яагаад энэ одоо хүртэл яам тамгын газрын энэ арга хэмжээгээ төлөвлөх түүн дээрээ шалгуур үзүүлэлтэд зөв тавих асуудал дээр хэрэгжихгүй байгаа гэдэг байна гэдэг дээр та бүхэн бас нэг дүгнэлт хийгээч. Саяхан хүртэл бас Улсын хурлын тамгын газар дээр ч гэсэн ажиллаж байхад энэ одоо шалгуур үзүүлэлт бол айгүй утгаа алдсан байсан. Жилд одоо юу гэдэг 100% баталнаа. Өмнөх жил 100% баталсан болвол энэ жил 102% баталнаа гэд ороод ирдэг. Энэ ерөөсөө ийм юмны шалгуур үзүүлэлт бүгд биш шүү дээ тий. За төрийн байгууллагад ирж байгаа иргэдийн өргөдөл гомдол түрүү жил 700 байжээ. Энэ жил 600 болгоноо ч гэдэг юм уу тий. Энэ яг юуг үзүүлэх гээд байгаа. Ерөөсөө нөгөө чанарын үзүүлэлт ийшээгээ орж ирэхгүй юм сонин арга хэмжээгээр бид нар нөгөө төлөвлөд байгаа гэдгээ яамдууд маань хараад тэгээ энийгээ одоо нэгтгэн харж хэн шинжилгээ үнэлгээ хийж байгаа газрууд маань бас анхаарад энэ дээрээ хурдан үйл ажиллагаагаа хийгээд үр дүнгээ гаргаад өгөөч гэж одоо хүсэж байна одоо ерөнхийдөө. Энэ үнэлгээнд дээр гарч байгаа асуудал төр цаг хугацааны асуудал төр бол санал нэг байна. Тэгэхээр энэ угаасаа нөгөө статистикийн хорооноос эн чинь мэдээлэл хуулиараа аваад тэгээд 4 сарын 1 гэхэд байх ёстой гэхээр нөгөө статистикийн үндэсний статистикийн хорооноос тоо мэдээлэл гарах хугацаатай зөрөөд байгаа. Энийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг чинь гол зангидах хүн эдийн засгийн хөгжлийн одоо сайд шадар сайд маань байх ёстой. Энэ хүн тэгээ өөрчлөлтөө оруулаад ирэх ёстой ш 6 сар боллоо. Юу хийж байгаа? Яагаад энэ ингэж явахгүй байгаа гэдэг асуудал байна. За хоёрдугаарт за зарим одоо асуудал Намынчин гишүүнд нэмэлт минут өгье. Давхардсан учраас энэ сая нөгөө нэг зүгээр тодруулж асуух юм. Авилгын гэмт хэрэг бууруулнаа, авилгын үзүүлэлтийг сайжруулнаа гэдэг дээр өнөр 2 дарга энэ Transparency International индекс гарах болоогүй болохоор ч нэг тийм ярьчих шиг болох юм. Энэ дээр хууль зүйн сайд хэрвээ энэ үнэлгээгээ хийдэг бол яг өөрөө хариулаад өгөөч. Энэ авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тэгжээж авилгын индекс шалгуур үзүүлэлт нь байгаад за түрүү жил бол суур юу 110 болсон. Тэгээ зорилт нь 109, үр дүн нь 108 байсан. Гүйцэтгэл 99%-тайгаа гарцсан байгаа. Энэ яг авилгын индекс гэж алийг хэлээд байгаа. Миний мэдж байгаагаар Transparency International дээр Монгол улсын авилгын индекс сүүлийн 2-3 жил 114 дээр байгаа. 110, 109 руу орсон ерөөсөө байдал байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ авилгын индексийг энэ одоо төлөвлөлтөнд оруулж ирэхдээ яг ямар индексээр тооцоод ахиц дэвшил гарсан гэж хараад байгаа юм бэ? Тэрийг тодорхой тайлбарлаж өгөөч. Танаа үнэлгээг чинь хийдэг хүн бол өөр байр суурьтай тий өөр тоо мэдээлэлтэй явж байна. За алтан гэрэл сайд. За авилгын индекс бид нар ер нь Transparency International-ийн тэр төсөөлийн индексийг ер нь ашигладаг. За яг таны асуугаад байгаа асуудал дээр тавигдж байгаа асуудлын үед уг нь авилттай тэмцэх газар бас энэ асуудлыг илүү сайн мэдж байгаа. Бид бол ямар асуудал тавьж байгаа вэ гэхээр ер нь авилгын индексийн бол цогц асуудал та сайн мэдж байгаа. Энэ бол жишээлбэл одоо энэ тайлан дээр авилгын гэмт хэргийн тоо 20 оноос хойш тасралтгүй өссөн байна. 20 оноос хойш тасралтгүй өссөн учраас бид нар энэ дээр үнэлгээг нь бага тавьж гинэ гэсэн байна. Гэтэл
дахиад бид нар хэрвээ энэ ч үнэлгээ гаргах гэж байгаа бол энэ авилгын гэмтрийг их байгаа, авилга их байгаа гэж байгаа энэ үед авилгын гэмтрийг мөрдөн шалгаж байгаа тоон ихсвэл энэ өөрөө сөрөг үзүүлэлт болох ёстой, эрг үзүүлэлт болох ёстой гэдгээс ахуулаад асуудлууд зөндөө байгаад байгаа. Хууль зүйн дотоод хэргийн яамны хувьд бол засгийн газрын гэмтрэгтэй зэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд авилгын багц хуулийн төслийг боловсруулад засгийн газрын уралдаанаар хилэлцээд одоо улсын хурлд өргөн барих гад тов хүлээж байгаа. Энд бол бид нар авилгын эсрэг хууль, нийтийн албан тушаалтны хууль ус хөрөнгийг хураах болон нөхөн төлөвлөх тухай хууль гэдэг нийтдээ 10 орчим хуулийн өөрчлөлтийг авилгын багц хууль болгож оруулж ирээд өнөдөр хүлээж байгаа. Ийм байдалтай байна. Энд авилгын индексийн хувьд бол онооны асуудал ярьж байгаа. Тэрнээс биш одоо хамгийн сүүлийн гарсан индексээр бол Монгол улс 5 байр урагшилсан ийм үзүүлэлттэй байгаа санаж байна. За, Номинчмын гишүүн тодруулъя. Сайд нар нөгөө улсын хурлд мэдээлэл өгтөө баримт нотлохотой мэдээлэл өгөөч. 5 байр яаж урагшилсан юм? Миний одоо яг интернетээр харж байгаа Transparency International Монгол бол 113. Өмнөх жилээсээ ерөөсөө урагшлаагүй л 114, 180 улсаас тэгээ өмнөх жилээсээ ерөөсөө урагшлаагүй 0 гэж гарсан байна. Тэгээ бид нар яагаад хууль зүйн сайд нь ингээ буруу өөр мэдээлэл өгөөд за хэн шалгалтын газрын дарга нь болохоор энэ авилгалын индекс нь ийм өөр 110 биш 114 байхад энүүгээр Transparency International-аар явна гэдэг байгаа юм бэ. Энийгээ тодруулаач. Наадах чинь би мэдэхгүй АТГ мэднэ гэдэг юм шүү. За Алтан гэрэл сайд. За өнөр үе дараа. 7 номер. За нэгдүгээрт энэ бол авилгалтай тэмцэх газар үнэлгээгээ гаргаад хууль зүйн сайдад төрүүлээд нэгтгэгээд ирдгээ. Тэгээд хууль зүйн сайд юу хариулт өгсөн. За түрүүн бол би бол авилгалын индекс гэж хэлээгүй. Ер нь бол зарим дэлхийн банк ч гэдэг юм уу бусад шалгуур үзүүлэлтүүдэд заасан суур үзүүлэлтүүд бол гараагүй байдаг гэсэн хариултыг өгсөн. За авилгалын асуудал дээр ер нь бол ийм билээ. Анхнаасаа төлөвлөлтөө бол нөгөө 109-р байранд болохоор одоо авилгалын индекс 109-р орохоор төлөвлөсөн байсан юм билээ. Тэгээ энэ бол бас төлөвлөлтийн асуудал дээр цаашдаа бол анхаарах хэрэгтэй байна. Төлөвлөлтийг бол манай газар хийдэггүй. Зөвхөн тайлангаа үнэлгээ говь цэгмээр үүсэн тохиолдолд бид нар бол хэн шилжилт үнэлгээ хийгээд баримтан дээр суурь үнэлгээ гаргадаг. Ийм журам зарчимтай. За энэ ичээл заагаад байдгийг яах юм бэ? Учирлаа да. Гишүүд асуулт асуухаар дандаа тайлбар тэгээ дандаа өөдөөс нь ичээл заагаад явчих юм. Тэр зөрөөд байгаа асуудлыг ярьж штэ наа чи. Яагаад зөрөөд байгаа гэдэг асуудлыг асууж штэ. За 1 номер. За Номинчмын гишүүний асуусан түрүүн хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой тогтолцооны сайжруулах асуудлыг яагаад өнгөрсөн хугацаанд хийгээгүй юм бэ гэдэг асуултанд хариулъя. За эдийн засгийн хөгжлийн сайдын 22 оны А/167 дугаартай тушаалаар улсын хөгжлийн жилийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалыг баталсан. Энэ аргачлалын дагуу хамгийн ихэнд боловсруулж батлуулсан улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бол 2024 оных байгаа. Өнөөдөр хэрэгжиж байгаа. Ярилцж байгаа. Энэ бол бодлогын тэргүүлэх чиглэл, төсөл арга хэмжээ, шалгуур үзүүлэлт гэсэн 3 үндсэн хавсралтай анх удаа ийм бүтцтэй батлагдсан. За бодлогын тэргүүлэх чиглэл дээр эдийн засгийн хөгжлийн яамс энэ салбаруудын болж бүтэхгүй байгаа асуудлуудыг засар сайжруулах реформуудын асуудлуудыг их оруулж өгдөг хамгийн чухал гэж үзсэн асуудал. За энэ бодлогын тэргүүлэх чиглэлээр дэмжсэн төсөл арга хэмжээнийг дараагийн хавцланд оруулаад явж байгаа юм а. За 3-т дурдсан тэр төсөл арга хэмжээний шалгуур үзүүлэлт төр үнэхээр боловсруулж гаргаж ирэх тодорхойлогдсон хүндрэл бэрхшээл байгаа. Яг хэрэгжүүлж байгаа яамдууд агентлагууд өөрсдөө боловсруулж гаргадаг.